1-5 дугаар ангийн хүүхдүүд сургууль дээр ирэхэд 70% буюу 100 хүүхдийн одоо 70 нь үндсэндээ өглөөний цайгүй ирдэг. За өглөөний цайгүй одоо Өсгөлөн хотоодтой ирсэн хүүхдүүдийн бол одоо тарих одоо дутуу ажилтдаг тийм сурах сонирхол байдгүй тийм ой тогтолт муутай байдаг. Яг энэ үдийн хооллыг хэрэгжүүлэх энэ төслийг ихтгэн 21 онд ихтгэн бид нэг судалгаа хийсэн. Ямар судалгаа хийсэн гэхээр Чингэлтэй дүүргэд гэр хорооллын Чингэлтэй дүүргэд яг замын хоёр талд байгаа хоёр сургууль дээр нэг сургууль дээр нь бид нэр үдийн цаг хуучнаар нөгөө сургууль дээр нь үдийн хоол өгөхөд тэр үдийн хоол өгсөн сургуулийн хүүхдүүдийн сургалтын амжилт сайжирсан. Хичээлийн хоцрогдол нь багассан. Сургуультай их дуртай болсон. Тийм ээ. Гэх мэтлэнгээр яг энэ хоолоор дамжиж энэ үдийн сургуулийн үдийн хоолоор дамжиж болоод маш их том одоо тогтолцооны шинжилгэүүдийг хийх юм шиг одоо боломжууд бидэрт нэгж байгаа. Одоо ингээд бид нар ч хөтөлбөрийн шинжилгээ хийж штэ тийм. 1-5 дугаар ангид эрүүл мэндийн хичээлүүдэд оруулна. Эрүүл мэндийн хичээлтэйгээ уялдуулж яг энэ сургуулийн үдийн хоолыг одоо өргөжүүлэх. Тэгээд цаашдаа бол зөвхөн 1-5 дугаар анги биш 5-аас 9 дугаар анги 9-ээс 12 дугаар анги үе шаттайгаар хүүхэд сургууль дээрээ одоо яг өөрийнхөө өдөрт авах ёстой калорийнхаа 30-40% сургууль дээрээ авах калори тохирсон одоо ийм хоол идэх ёстой. Тэгэхээр одоо сургууль бүхэн гал тогоотой байх ёстой. Сургууль бүхэн хоол зүйчтэй байх ёстой. Тэгээ сургууль бүхний одоо гал тогоо хоол зүйчээр дамжаад одоо хүүхд авах ёстой калори авах ёстой. Нөгөө талаасаа энэ сургуулийн үдийн хоолны энэ тогтолцоо бол бас энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг, тийм ээ? Ядуурлыг бууруулдаг, ажлын байрыг бий болгодог. Өнөөдөр сургуульгүй сум гэж байхгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр сумн дээр байгаа одоо манай малчтын орлого, сумн дээр одоо ногоо тарьж байгаа хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэлд эрхэлж байгаа энэ бүх хүмүүсийг бид нар энэ үдийн хоолоор дамжиж шинээр ажлын байр бий болгох одоо ийм үндэсний одоо том тогтолцооны асуудал. Тэгэхээр хамгийн сайн сургууль яаж болох ёстой юм бэ? Төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа яаж арилгах ёстой юм бэ? Хотын сургууль, хөдөөгийн сургуулийн ялгаа яаж арилгах ёстой юм бэ гэхээр 6 ялгааг л бид нэр арилгая гэдэг ба шүү дээ, тийм ээ. Нэгдүгээрт нь сайн сургууль гэдэг бол сайн хөтөлбөртэй сургууль байх ёстой. Хөтөлбөртэй манайхны хэлээр Кембрижийн хөтөлбөртэй сургууль байх ёстой. Тийм ээ. Хоёрдугаарт нь сайн багштай сургууль байх ёстой. Гуравдугаарт нь сайн санхүүжилттэй сургууль байх ёстой. Мөнгөтэй сургууль байх ёстой, тийм үү? За дөрөвдүгээрт нь сайн одоо менежменттэй сургууль байх ёстой. Тавд нь сайн үнэлгээ, хуурамч дүнг тавьдгүй сургууль байх ёстой. Тийм ээ? Үнэлгээтэй. За эцэст нь цахимжилтыг маш сайн хийсэн сургууль хамгийн сайн сургууль. За одоо гэрт ойрхон хамгийн сайн сургуулийг цөмөр ямар сургууль гэж хэлэх вэ? Сургууль дээрээ үдийн хоол өгдөг сургуулийг гэрт ойрхон хамгийн сайн сургууль гэж одоо нэрлэе гэж бодож байна. Зөв үү? За ингээд хүүхэд бүхэн сургууль дээр үдийн хоол идэх энэ сайхан цаг мөчийг хамтдаа бий болгохын төлөө хамтран зүтгэе гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Аху. За